За бүгдээрээ сайн байцгаана уу? Бичлэг үзэж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. За өнгөрсөн 7 хоногт Монгол Бүхий өргөөнд 2 ч том барилдаан боллоо. Улс хамгийн алдар цалтай хөгжүүдийн барилдаан. За өнөөдөр тэр хоёр барилдааны талаар бичлэг хийх гээд бэлдээд байж байна. За та бүхэн маань нэрвэ бүх сонирхдаг. За спортын хорхоотон бол миний сувгийг дагаарай гэж хүсэх байна. За хамгийн ихний барилдаан бол 12 сарын 6 буюу хагас өдөр арчилсан хувьсгалын 35 жил, арчлалын төлөөг намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан. Улс аймгийн алдар цалтай 128 бүхий барилдаан боллоо. За барилдааны хувьд бол нэлээд чансан өндөртэй. За аймгийн харцаг, аймгийн начин, сумын зан цолтой бүгчүүд бол оролцож багтаж чадаагүй юм барилдаан болсон. За нэгийн даваан дээр л улсын аврах харслангууд дээр аймгийн зан цолтой бүгчүүд онолт тааран барилдлаа. За ингээ нэгийн давааны хувьд онцлог сонирхолтой барилдаанууд гэх юм бол одоо нэгийн даваа эхнээсээ л дүүлэн шуугантай болж өнгөрсөн. За улсын авраг, бүрэн төгс, улсын арслан, оюун бол тэргүүтээ. За нэг авраг, 4 арслан, 5 зан, 5 улсын харцаг цолтой бүгчүүд бол оролцсон барилдлаа. За миний бичлэгний хувьд бол би барилдааны даваа болон онолтны мэдээллүүдийг дэвжээцэг эмээн дээрээс бичлэгэнд оруулж байгаа барилдааны төрсүүдийг бол НТV телевизийн шууд дамжуулалтын төрсийг ашиглаж байна. За улсын авраг бүрэн төгстэй бол аймгийн зан шадлуут онолт таарсан. За барилдааны хувьд бол хоёр бүх бол золгосон. За золгон дээрээс бүрэн төгс аврах бол дайраад мортсон. Энэ дэр нь чадлууд одоо мордоог нь гаргаад сугтаж халаад тэгээ өөрөө дамжиж хашиж мордоод даацтай мэхээр давааг авсан. За шадлуут бол энэ жил Ховд аймгийн Баяр наадам 128 бүхөөс 6 давж зүрлсэн ийм залуу байгаа. Аймгийн арслан базар садтай үлдэж зүрлсэн. Алдрын спорт уран дээр усан харцах, өсгөрөөдөө харцахын удирдлагад бэлтгэл сургалтаа базаадаг. Өдрөөс өдөр сайжирч чангарч байгаа ийм залуу байна. За дараагийн сенсац бол одоо улсын зан хот 2 Зарангай аймгийн зан Эрдэнэ чулуунд унсан. Эрдэнэ чулуун бол хот 2 зааныг дайрч мордох мэхээр даваа авсан. За мөн улсын харцаг цацавшир энэ барилдаанд оролцсон. Цацаа харцаг маань ер нь бүх өргөний барилдаанд бас оролцохгүй нэлээд хэдэн жил болсон. За энэ намар бол ер нь сүүлийн 3-4 ч барилдаанд тогтмол барилдаж байна. За сүүлийн улс аймаг дээр ихтэл 2 даваад 3-ын даваанд одоо аймгийн зан дөрцсөн богомлоод өвдөг шороодж байсан. За энэ удаа бол өмнө говийн Батгуугийн Батэрд нь шинэ аймгийн зантай таарч барилдаад за Батэрд нь бол цаарцгийг сугдаж хөнтрөөд за энэ дэр нь дамжаад мордсон мордоог нь гаргаад хараар нь хөнтөрч сөйлээд ашиж мордоотой давааг авсан. За дараагийн барилдаан бол улсын начин завхны Чимэд ундангийн хувьд Баян-Улгийн аймгийн зан Танир Бэргэнтэй онолт таарсан. За Танир Бэргэн мөн л энэ жил одоо Баян-Улгийн аймгийнхаа наадам үзүүрлэж аймгийн зан цол хүртсэн ийм залуу. За аймгийн арслан цолнд бол ер нь ойрхон очижчихсан. За шуудган дээрээс мордох, хутгах, за давуулж гуйдах нүдийг хийж барилддаг. За хоёр гар ер нь их чамтай ийм залуу байна гэж хардгаа. За Чимэд ундан начин бол шуудган дээрээс дайрч мордоод давсан эхлээ шахад татах мэхний оролдлого хийгээд за тэгээ үргэлжлүүлж мордоод давааг авсан. За дараагийн сонирхолтой барилдаануудын хувьд гэх юм бол Сэлэнгийн Сүхбатын Оргилбаатар. За Ховдын улсын начин Бүрнэгийн Баян мөнх начныг бол одоо сугцсан барьчинс дээрээс мушгиж ард нь гараад тэгээд бэхэнгүүцээсэн. За цагаан бандын хувьд одоо өөрийнхөө яг барилдааны гаргадаг сугцсан барьцсан дээрээс зайлж мушгаад за мөн дөрөв үйлдүүлээд ард нь гараад давааг авсан. Ер нь Оргилбаатар зан цагаан банд хоёрын эхний хөлбөр бол ер нь их төстэй ийм хөлбөр болсон. За цагаан банд бол яг энэ барьцсан дээрээс сайн барилдааныг үзүүлж байгаа. За аймаг зэргийн нээлтийн барилдаан тэгэхээр Сүхбаатарын ганц зэргийн мөнх эрднийг яг энэ дээрээс зайлж басгаад эсэлтээ тавсан. За сүүлд бас улсын начин Батчулуун начинг яг энэ барьцсан дээрээс мушгаад за хавираатай мушгаа хийгээд давж байсан. За дараагийн нэг онцлог барилдаан бол Цэргийн арслан Цэрэн юм. За Булган аймгийн Харьяат Хурц арслан Өчрхүү 2 онолт таарсан. За энэ дээр бол Цэргийн арслан Цэрэн нэмийн хувьд бол өөрийнхөө яг зүүн талдаа барилдаанаа гаргадаг
барьцаа авсан, давуулаад барьсан. Энэ дээрээс бол одоо хөмөрдөг, гүйлгээд хавирдаг. За тэгээ өнгөрөх гэж хугараад байран дээр нь босгочдөг. Эхнүүдийг үл хийдэг. За энэ дээр очирхүү арслангийн хувьд бол яг дархан зүүн ташаан дээр нь хараар нь хашиж мордох оролдлого хийхэд нь зүгээр хөлөө татж аваад сунгаад татчихсан очирхүүг. За ийм барилдаан болсон. За дараагийн барилдаан бол говь алтай хурц арслан, таш тэмбэрл. За монгол алтай арслан, эрдэнэ тулга. За бүгчүүд бол одоо баавгай гэж нэрлэдэг. Баавгай арслантай оноолт харсан. За энэ дээр бол одоо огцон биер гаргадаг ийм тесрэлттэй барилдаантай арслан гэдгээ харуул таш тэмбэрл одоо далгооны ар дээрээс барьж аваад урдуура гүйлгэж хөнтрөөд хөл тавьж хөнтрөөд давааг авсан. За нэлээд жилийн өмнө цагаан сарын барилдаанд Сүхбат давраг, Батэрдэн аврагт хийж байсан хөнтрөөтэй их төстэй барилдаан болсон. Өндөр дөрвөлүүлээд урагш нь гууд татаад давааг авсан. За дараагийн нэг онцлог барилдаан бол за дархны одоо энэ жилийн ер нь аймаг цэргийн цолтой, улс аймгийн цолтой хүчүүдийн барилдаанд ер нь шахаж барилдаж байгаа бэлтгэл их сайтай байгаа арслангуудын нэг болох дархны аймгийн арслан Батбаяр, Баян онгорын Батхат арслантай оноолт харсан. За Батхатгийн хувьд бол бас энэ жил Баян онгортой үзүүрлэлчихсэн. Хэрэмбэ дэвшлүүлчихсэн байгаа. За энэ дэр Батбаяр бол шууд байран дээрээс сууж толгой дотор хөлийг аваад тэгээд дамжиж нарийсгаад цацаад давааг авсан. Ийм барилдаан боллоо. За мөн Доронт аймгийн арслан Баттарж Хөвсгөлийн бас энэ жилийн шинэ арслан Хөвсгөлийн аймагт төрүүлсэн. Жавзан талмын хатан зэрэгттэй оноолт харсан. За энэ бол бас их гоё барилдаан болсон. Барилдааны илүү өсний барьсан дээрээс Батарж арслан бол гараа гаргаад ухарсан. За энэ дээр нь одоо барьцантаа шунаад хатан зэрэгт арсланг урагшаа алхахад нь бол одоо яг алхаагийн даруулаад өдөөнийхэн доогуур тойруулан хавирцсан. Энэ их гоё барилдаан болсон. За дараагийнх нь бол Дундговын Чойжил сүрэн Сэлэнгийн Түр бат гээд хоёр бас барилдаанч барьцан дээрээ төвчээртэй барилдаж байгаа. Ийм хоёр аймгийн арслан таарч. За нэлээд удаан барилцсан. Хоёрын даваа эхлэхэд бол энэ хоёр арслан бас барилдаанд үлдсэн. За ингээд золгоон дээрээс бол хоёулаа хаалж тавиулж байгаад яг тэгш барьцан дээрээс Чойжил сүрэн дайрч мордоод давааг авсан. За хоёрын давааны хувьд гэх юм бол улсын арслан оюун болд магнайлж гэлсэн бүрэн төгс авраг өвдөг шороочсон учраас оюун болд арслангийн хувьд ховдын чадлаатай, Бямбатхан Эрдэнэ чулуунтай, Бүрүү даваа арслан Өмнө говийн Батэрдэнтэй, Бадмагны арслан Тоожгийн Батсурантай гэх мэт оноолтууд таарсан. За хоёрын давааны бас барилдаан, гоё барилдаан гарахаар оноолтууд гэх юм бол лав гэрэлцэн одоо увсын цагаан мэндтэй. За Ингсаруул начин Баяр Баасантай. За мөн одоо хоёрын давааны төгсгөл дээр ихэд аймгийн арслангууд бас хоорондоо нугарсан. За Даваасрынгийн Алтан цоож хурц Дархны Батбаяртай, Штэмбэрл ховдын Жавхлантай гэх мэт оноолтууд таарсан. За хоёрын давааны сонирхолтой барилдаан гэхэд эхлээсээ л одоо улсын арслан оюун болд чадлуут хоёрын барилдаанаар хоёрын даваа бол сасаастай төлөө шуугантайгаар эхэлсэн. За барилдааны явц чадлуут бол оюун болд арслангийн алсан сүвэгийг аваад тэр нь хажуу талд нь гараад хөнтөрцсөн. За энэ дэр оюун болд арслан бол авраг сургуулийн бүтээгдэхүүнүүд бол одоо ийм яг гар ургалсан барьцнаас бол гар тулж хөмрөө тойрох мэхүүдийг бол их сайн хийдгээ. За энэ дээр оюун болд арслан яг чадлуудыг араар нь алхахад нь за гар дуургалж хөмрөөд за тэрийгээ дамжуул тэлж хутгаа болгоод ингээд давааг авлаа гэж бодсон. За гэсэн ч одоо хөлийн цэцүүдийн шийдвэр гараад оюун болд арслангийн баруун үгийг төрүүлж үрсэн байна гэдэг давааг бол чадлуут төгсөн. За оюун болд арслан энэ дээр бас хөлийн цэцүүдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж бас нэлээд маргааныг үсгсэн хүмүүс ч бас бүх сонирхогчдод ч бас нэлээд энэ дээр хөлийн цэцүүдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа бас илэрхийлж байсан. За дараагийн барилдаан бол улсын арслан Бүрүү даваг аймгийн зан Батэрдэн хоёрын хооронд болсон. Бүрүү даваг арслан бол барилдааны явцад санаачлагыг аваад толгойг нэг ургалаад дамжаад хөл рүү н орох оролдлого хийсэн. Энэ дэр нь Батэрдэн бол тогтож үлдээд зөөрж толгойг нь ургалаад авсан. За Бүрүү даваг арслан бол энэ толгой ургалсан барьцан дээрээс хэрвээ хоёр гарных нь аль нэг нь илүү өсөн дээрээс бариад авах юм бол ер нь тогтоод үлдэх. За ер нь сунгаад татчих. Тийм боломжтой байдал үүссэн. За харин Батэрдны хувьд бол илүү өсөө өгөхгүй маш хурдтай тойроод
ургалсан тал руугаа тойрч байгаа. Тэгээд урагшингууд татаад сунгад татаад давааг авсан. Энэ жил өмнө говьд бол одоо аймгийн арслан дорж боломтой үлдэж үзүүр булаасан. Бас бэртлэгэн төлөө өвдөгний одоо хүнд бэртлийн дараагаас одоо бэртлээ ялан дийлээд иргэн ирж байгаа. Ийм аймгийн зам байна. За одоо 25 оны бас нэг онцлог барилдаан бол миний дэмждэг бүх болох улсын зам мөнхтрийн лав гэрэл зам маань бол цагаан банттай онол таарсан. Одоо барилдааны явцад бол цагаан банд өөрийнхөө одоо хамгийн сайн барилдаанаа гаргадаг баруун сугтаа зүүн хөлөг үснийхээ барьцыг авсан. Энэ дэр бол одоо лав гэрэл зам бол одоо барьцын салын барьц задлыг гэсэн оролдлоо ерөөсөө хийгээгүй. Хонгор сууны барьц аваад тэгээд 100 гараараа давуулаад авцсан юм. Өөртөө ихтгэлтэй байх шиг байсан. Энэ дэр нь одоо яг цагаан банд бол одоо их дадамгай болж байгаа. Зүүн тонгороогоо хийж дөрвөө хөллүүлээд за дамжиж алсын сүгээг аваад ингээд арагшин сонгож татаад давааг авсан. За мөн хөвсгөлийн уран барилдаанд дайчин барилдаанд тарслан баасан жав Улс аймгийн харцаг мөнх хоёртай онол таарсан. За яг зүүн талдаа тонгордог хөмөрдөг хүн бол яг баруун сугтаад яг зүүн талдаа ингэ шигшиж байгаад тонгорчихсон. За ер нь зүүн тал нь бол их тошгин. За өнгөрсөн жил улсын авраг хангаа гэлэхэд бөхөөргөнд одоо зүүн талдаа хөмрөөд дагуулж итээд одоо давж байсан барилдааныг бол хүмүүс маань бүгдээрээ мэдж байгаа гэж бодож байна. Шигшээд маш гоё тонгорсон. За дараагийн барилдааны хувьд бол одоо энэ жилийн улирлын топ аймгийн цолтнууд болох аймгийн хурц арслан Даваасрангийн Алтан цоож, за аймгийн арслан Батбаяр хоёрын хувьд за Батбаярыг бас ер нь сэрүүн барьцнаас Алтан цоож арслангийн урдаа тавиад байгаа аль нэг хөлийг авчих байх, ер нь зүүн хөлийг нь авчих байх гэсэн бодолтой байсан. За бас барилдааныг гаргаад ер нь өөрөө их задгай барилдаантай учраас барилдааны санаачлалыг авч барилдах болов гэж бодож байсан боловч Алтан цоож хурцын хувьд бол элэг ус хинжгийг аваад энэ дээрээс шууд дайраад давхар аччихсан. За ер нь бол одоо тэгэл Алтан цоож арслангийн хоёр хөлөл одоо хүн тогтооход ер нь том бэрх байна да. Ер нь хайч шиг дээ. Хоёр талдаа хавирчихж байна. За хавируулахгүйгээд хүн бөксөө хаяад ухрахаар дайраад хутгachж байна. За тэгэл авхан барьцсан дүрх юм л даацтай давхар ачих юмсан. Хийж байна. За дараагийн барилдаан бол Булган аймгийн харьяат улсын нач Эрдэнэлгийн инх бат. Улсын нач Эрдэнэлгийн инх хамгаалан инх хотночны төрсөн дөө улсын нач инх хамгаалан маань за энэ дэр Хинтээ аймгийн арслан Азиатай онолт таарсан. За Азийн арслан бол барилдааны явцад алсын сүвийг аваад ер нь хажууд нь гарцсан. Ер нь бол нэг даваа авахд нэг 70% тай болцсон давуу байдлыг үүсгэсэн юм байсан. За энэ дээрээс л одоо яг инх хамгаалнач бол өөрийнхөө одоо үндсэн бусгаа өмөрөх гэж гიშгээд буцаагаад яг байран дээр бусгаа сунгаад татчихсан. За энэ бусгааг бол одоо инх хамгаалнач юм бол үнэхээр сайн идэг. Шуудган дээрээс ялангуяа зүүн данц олгон дээрээс л яг байран дээрээ бусгачдаг. За энийг бол одоо нэг үе бол бас инх хамгаалангийн бусгаа гэдэг хүмүүс ярьдаг болчихсон байсан. Энэ бусгаа юм их хийсэн. За дараагийн барилдааны хувьд Ховд аймгийн харьяат улсын начин Сосор барам Арангаан Цэнхрийн Будагийн Бацаахан хоёр арслан улсын начин арслан хоёр онол таарч бариллаа. За Бацаахан арслан бол ер нь сумын зан аймгийн харцаг байхаас л шуудган дээрээс их сайн барилддаг. Энэ хүний доогор шигдэж барилддаг. Хоёр гар сайтай ийм хөх. За сүүлийн 1-2 жил бас мал сайн форм үзүүлэхгүй байгаа. За энэ удаа бол ер нь шуудган дээрээс ноёлоод барилдааны агуулгыг удирдаад төрж өгч байгаа байран дээр нь яг бүр сайхан зан шиг бусгаад усаа. За дараагийн барилдаан бол бас Баян-Улгийн хурц арслан Иркэ булаан дундгуйн Чойжилсруу хоёр онол таарсан. За солгон дээрс Иркэ булаан арслан бол барьцын задаж тавиулаад за яг эрхмээ аврах шиг сугдаж дээш нь олиод тэг яг байран дээр нь тавьдсан. Эндээс бол Чойжилсруу өөрөө барьцаа тавилгүй элэг үсэн дээрээс сууж хонгодож хөөгөөд дамжиж сугдаад дахимдж хөөгөөд давсан. За энэ дээрээс бол одоо Чойжилсруугийн дахимдаа лав орсон мөн сугцсан барьцаа бол маш гоё сөхөж ингэж төрж өгсөн нь бихийг даастай болох нөлөөлсөн гэж бодож байна. За ингээ бүхэн барилдааны 3-ын давааны хувьд бол улсын арслан Бямбатхан, улсын арслан Батманы хоёр магнаж гэлсэн хоёр залуу арслан. За ингээд амыг бол
Улсын арслан Бямбатганы хувьд Аранга Малжнымын мөн хүртнийг за Батмагны арслан Өмнөгүйн Баагүй Батэрднийг за Батүлзийн заан Таштинбэрлийг Батмаг заан Чадалбатыг гэх мэт амнуудыг авсан. За 3-5-ны төгсгөлдөл улсын начин мөнх жаргалын хувьд хөвсгөлийн Баасан жавыг аваад даваа сарангийн Алтан цааш арслан болон Өнөр баянгийн Батсуур 2 3-5-нд тунсаа. За өнөөдрийн барилтын одоо гол хот болох Чадлуутын хувьд бол Батмаг цааныг шуудагны барьцсан дээрээс дайрч суугатаад за тэгээд амжиж мордоогоо хашаа болгоод давааг авсан. За бүрэн төгс аврагт хийсэн мордооноос ялгаатай нь бол одоо сугатаатай талдаа мордсон. Бүрэн төгс аврагыг бол одоо шуудагтай талдаа мордоо сугатсан гараа сөхөөд давааг авсан бол Батмаг цаан дээр үл эсрэгээрээ мордоо хийлээ. За улсын гарцах дашийн хувьд улсын мөнх эрдэнэ арсланг амлсан. За мөнх эрдэнэ арслан бол гарч ирээд ерөөсөө шууд зай өгөлгөө дайрч суугатаад урагш нь хөнтрөөд тэгээ тоогон дээр нь дараад давааг авсан. Их зоримог огтон шуурхай барилдааныг үзүүлсэн. За улсын харцаг Цэдэн содном Цэдэн харцагын хувьд энэ даваанд цэргийн арслан Жамбалдорж арслан амлсан. За Жамбалдорж арслан маань бас ирэхээр гасуулчаад за энэ жил наадмын дараагаас эргэн сэмсэн учраас бид барилдааны мэдрэмж за барилдааны бэлтгэж байгаа юм гэсэн байдал сүүлийн 2-3 барилдаанд харагдж байгаа. За тэгээд тогтмол ингээд барилдаад бэлтгэлээ хийгээд байх юм бол буцаад сэрэх бахаа гэж бодож байна. Энэ дээрээс бол сугцсан барьцсан дээрээс одоо ямар нэгэн өдчилсөн хөдөлгөөн хийгээгүй зайлах усаа хөдөлгөөн хийхгүй шууд байран дээрээ тунгорсон. За энэ дээр нь бол одоо Цэдэн содном харц мордоо болгоод тэгээд хашиж мордоод давааг авсан. Энэ байран дээр нь л эргүүлээд дарчихж байгаа харагдсан. За Батүлзийн зааны хувьд бол Таштинбэрлийг ерөөсө гараад 2 гараараа ноолоод боодох аваад за тэгээ сугдаанасаа ирнэ дамжиж нарийн хуцаар нь тэрврээд одоо энэ бараг л нугслах гэж их байдаг. Жохон бахад одоо цааш нэг нугслаад байна. Нугслахгүй шүү гэд ярьдаг байсан. Яг тэр нугслах мөхийг хийгээд ингээд давсан да нарийн хуцаар нь тэрврээл аргач нэрээс дарчихсан. За улсын начин мөнх жаргалын хувьд бол 3 мөхөөс мөнх хоёрын Баасан жав арслан амлсан. За энэ дээр барилдааны явцад яг өөрийнхөө үндсэн давуулсан барьцаа авсан. За энэ дэр нь бол Баасан жавын хувьд яг байран дээрээ суугаад яг огцом тесэрсэн яг ер нь байрнаас үсэрч байгаа юм шиг яг суугаад огцом сэжээ дайрахт нь яг гутгаал суулгацсан. Ер нь бол сэжгийг хүлээж байсан, анж байсан байна лээ. Зүүн талдаа гутгаад яг байран дээр нь л суулгасан да. За өсгөдөр инксрол начны хувьд бол одоо нутгийн дөө шинэхэн арслан цагаан мэндийг амлсан. За энэ дээр сэнжигний барьцсан дээрээс одоо доошоо гар тулахт нь бол инксрол начууд хонгодож байна гэж бодсноо маш их чангарсан. Энэ дээр нь одоо тэр богинотон зайд тесрээ дунгуулдсан. Алтан зомын барилдаан дээр Сүхбат цааныг дунгуулсан дунгуулдатай их төстэй бэхний хөлбөр болсон. Маш богино зайд хурдтай огцом бэхийг үл хийсэн. За Бямбатган арслангийн хувьд мөн одоо дунгуулдаж татаад мөнх эрдэнэ арслан бол давсан. За амар сайхан начны хувьд төмөн начин авсан. За энэ дээрээс яг өөрийнхөө барилдаан гаргадаг баруун шуудаг. За 100 гартаа элэг усны барьцсан дээрээс одоо наа чангаруулад энэ талтаа хавирчдаг. Зүүн наагаад баруун хавирчдаг. Төмөн начингийн хувьд бол одоо тэрийг мэдхийн дээр мэдж байгаа учраас яг наагаад буцахт нь дайрч давхар ачаад. Тэгээ энэ дээр нь бол амар сайхан нач эргүүлээд дарчихсан. Ганжаад начны хувьд бол Будагийн Батцаахан арсланг авсан. За ерөнхийдөө барилдааны агуулгыг бол шуудган дээрээс Батцаахан арслан аваад мөргөж хөөгөөд 2 шуудгийг халж тавиулаад байсан. За тэгээ барилдааны төгсгөлд бол баруун давхар цолгоон дээрээс Батцаахан арсланы хутгах мөхний оролдлого хийсэн. Энэ дээр нь бол одоо хашир начин барьцаа татаад байран дээр нь дараад суулгасан. Дүүр дөрж начны хувьд бол энэ даваанд дунд гуйн чойжил сүрэнг авсан. За яг зүүн дан золгоон дээрээс бол дүүр дөрж начин гэж хоошоо ухраад за өрсөлдөгч нь дагаад алхах юм бол суугаа хутгачдаг. За энэ удаа бол чойжил сүрэн одоо дагаж алхалгүйгээр өөрөө барьцаа тавиад задлах орлого хийхэд нь шууд байран дээрээ шахаж татаад давааг авсан. За яг энэ дээрээс ингээд цаашаа алхах юм.
За ингээ алхахт нэрвэж хойжлсрон энэ хойноогоо хөлөө дагаад гიშгсэн бол одоо яг байран дээр нь суугаах утгах чинь. За ингээд энэ хөлөө бол үлдээчихээр нь шүү. Шахаж татаад тавсан. За 4-р давааны оноолтны хувьд бол Бямбатхан Арслан бол ховдын Чадлууттай. За Чадлуут бас нэр энэ барилдаанд 3 даваад 3 бас хамгийн бага цолтой бөхөд өгөх лодо самбуу гишүүний шагналыг бол одоо гардаж авсан. За Батмагны Арслан цагаан бандтай, Батүлзий цаан Увсын мөнх эрдэнэтэй, Анар цаан төмөр цоожтой, Цэдэн содном Арцаг Алтан цоож Арслантай, Батчулуун начин мөнх жаргалтай, Амар сайхан начин Төвшин төгстэй, Ганжад начин дүгүрдэрч начин хоёр гэдэг оноолтууд таарсан. За барилдааны хувьд бол Бямбатхан Арслангийн хувьд бол Чадлууттай Синжигний барьсан дээрс гар холбоод за тэгээд давуулаад авахтан дамжиж суугатаад араар нь мордоод урагш нь мушигсан. За энэ дэр нь бол Чадлуут тогтоод нэг баруун хөмрөөд буцаад ингээд уг нь тэгшрээд ирсэн. Энэ дээрс одоо Чадлуут хэрвээ мехийлгүүгээр барьцаа задлаад салсан бол уг нь барилдааны үргэлжлүүлэх боломжтой гэж харж байсан. За харин Чадлуут тэгээгүй нэг хавирх оролдлого хийгээ буцааж мушигт нь бол Бямбатхан Арслан тэр нь үлдцээ. За Батмагны Арслангийн хувьд бол цагаан бандыг зүгээр давхар хамаа маягтай. За тэгтээ бол хамаа бол гэхэд их хэцүү зүгээр сугдаж дахимдаад дайрчихсан. За Батүлзий цааны хувьд бол мөнх эрдэнэ Арслан ер нь бас л 2 гараараа ноос сургаад муутгсан. За хонгорсгоны барьцан дээрээс талж гуудаад дөлөөсөн. За ер нь олон жилийн өмнө бас хэрхэн баяр авраг пүрэв сайхан зааныг одоо яг ингэж урагш нь гуудаад дөлөөлж байсан барилдаа л нэг хараа санаанд орсон да. За Анар зааны хувьд бол төмөр цоож Арслантай оноолт таарсан. За энэ дээр Анар цааныг холоос тохох гэж хуураад дамжаад хутгсан. За энэ нь бол одоо төмөр цоож Арслан бол одоо мэдрээд урагш нь дарчихсан. За бас энэ барилдаанаас өмнө Алтан цомын барилдаан дээр бол хоорондоо таарахад төмөр цоож Арслан шуудганы барьцан дээрээс итээд за тэгээд дүр дайраад авч байсан. Энэ удаа л одоо хутгааг нь хутлаад дарцсан. За өөр Монгол бүхтэр бол одоо нэг хоостуулж дарна гэж яриад байдаг юм байлээ. Ингээ хутгааг нь дутуу утгуул аврагч нь дарахыг хоостуулаад дарчихлаа гэд тайлбарлагч нь зарлж байгаа харагддаг. За Цэдүү Арцаг Алтан цоож хоёрын барилдааны хувьд бол за Цэдүү Арцагтай барилдаж байгаа хүмүүс ерөнхийдөө хүлээгээд алдаа гаргаад байна гэж боддог. Цэдүү Арцаг бол одоо нэг даваа тал нь хэрвээ мэх хийх юм бол ер нь зогсдгүй. Заавал ямар нэг үр дүнд хүрч иж бас дуусгадаг учраас энэ дээр Алтан цоож Арслан бол төрүүлж барилдааны санаачлагыг аваад зүүн дан залгуун дээрээс халаад за сугдаж өндөлгөө тэгээд дамжиж мордоод буцаагаад мушигчсан. Энэ бас гол яс. За зоон нурууны бяраар бол илүү байгаа гэдгээ энэ дээр харуулсан. Дамжиж мордоод буцаагаад тонгороод давааг бол авсан. За мөнх жаргал начин бол одоо Батчулуун начинтай оноолтараад маш гоё барилдааныг харуулсан. Яг л баасан жав дээр авсан байсан. Өөрийнхөө давуулсан барьцаа авсан. За энэ дээрээс л одоо мөнх жаргал начнаас бол 3 угсрам их үл яг ирдэг. За хавирдаг, дутууд бол хутгадаг. За тэгээд дайраад морддог. Энэ удаа бол ерөөсөө эхний мэх нь чирж гүгээд тойруулаа хавирцсан. Их гоё нэслэлттэй мэх болсон. За Төвшин төгс начин бол нутгийн Амар сайхан начинтай таарсан. За баруун зүүн давхар золгоон дээрээс нэг тохох гэж хуураад за тэгээд байран дээр нь шууд шахаад татцсан. За энэ шах татаа бол их өвөрмөц. За шахаад татсан хүмүүс бол яг эсрэг тал руугаа тойроод талхдаг бол Төвшин төгс начин бол яг энэ дээр одоо байран дээр татаад тавьчихсан. За дүүрдэр начин Ганжад начин хоёрын барилдааны хувьд ерөнхийдөө 3 даван чойжл сүрэнтэй хийсэн барилдаантай их төстэй. Тэгэхдээ энэ дэр бол Ганжад начин өөрөө их хөдөлж барьцаа задлах гээд шуудгаа тавиад гараа дотор нь хийгдэн шахаж татах гэж гიშгээд хавирцсан. За эхлээд шахаж татах гээд урдуур нь гიშгт нь бол одоо Ганжад начин бол мэдрээд яг хөлөө татаж авах гээд энэ дэр нь яг хавираа даацтай орсоо. За тэгээд 5-ын давааны хамны хувьд гэх юм бол Бямбатхан Арслан төмөр цоожийг за Батмагны Арслан бол дүгүрдэрч начныг аваад за Батүлзий цаан 3 мөхөөс Төвшин төгс начныг аваад мөнх жаргал Алтан цоож хоёр хунааж үлдээсэн. Так сонирхолтой ам байсан.
За яагаад гэвэл одоо бас Батөрцийн зан шиг ингэж ерөнхийдөө хүнийг ноолж ингэж барилддаг. Хүний хувьд бол төвшин төгс начин бол одоо их хүнд тасдаг, төвчээртэй, унаалтай ийм хүн учраас одоо бас их эвгүй ам байсан. За ингээд Бямбатхан Арслангийн хувьд бол алтан цойжийг сэнжигэн дээр нь гараа олбох гэж хуураад за тэгээд дамжиж сэжиж хонгодоод алсын сувыг нь авсан. За яг энэ барьцсан дээрээс л одоо сумын зам мөнгө тулгадвал ачуулж унж байсан. Энэ удаа бол алдаагаа давтаагүй. Сэнжигтэй гараа хойш нь дараад байран дээр нь суулгацсан. За Магна Арслангийн хувьд бол одоо дүүрдэр начин амлж аваад гараад л ерөнхийдөө өөрийнхөө хонгорсгоныхаа барьцыг аваад гар ачаад дамжиж дахимдаа. За энэ дээр бол дүүрдэр начин сонгодож үдсэн Магна Арслан дахимдаад буцаагаад хавирах гэж хөрлөөдсөн. За ингээд дүүрдэр начин бол одоо энэ төр досоод илүү усны барьц авчихсан байсан учраас одоо энэ мэхний орлого дээр нь төдийлөн хөдлөөгөө. За тэнгууд нь Магна Арслан бол одоо илүү хүсээ дарж халаад буцаад сэрвүүгээс барилдааны эхлүүлэхтэй бол дайрч давхар хамаад мэхэнг үцээсээ. За давхар хамаа бол одоо хурдтай, бяргатай, тэр нь хүн тогтоход хум бэрх ийм хамаа болсон. За Батүлзийн зан төвшин төгс начин хоёрын хувьд гэх юм бол одоо цолгоонд хүрсэн зүүн давхар дээрээс төвшин төгс начны хувьд одоо итгэх гэж хуураад за дамжиж хутгаад энэ дэр нь бол одоо Батүлзийн зан хөлөө мулталж авах өргөсөн. За энэ дээр нь одоо хутгаагаа хөмрөө болгож дайраад ингээд даваа бол авсан. За Тунсан хоёрын барилдааг сонирхолтой болсон. Барилдааны мөнгө жаргал начны хувьд бол сугцсан барьц авсан. За энэ дээрээс яг өөрийнхөө хавираагаа хийгээд дутуудахад нь бол одоо хөнтрөөд дамжаа морцсон. Энэ дээр нь алтан цайж орцын хувьд бол мордоог нь дахимдаа болгож хамгаалаад тэгээ мөнгө жаргал начны хувьд бол тэнцвэр алдаад тэгээ дамжаад нэг хутгахад нь бие суллаад тэгээ мордоо ороход дээр нь буссаа. За 6-гийн доонд Бямбатхан Арслангийн хувьд төвшин төгс начныг амлаж аваад Батмагны алтан цай шүнжийг тунаасан. За энэ дээр бол одоо Магна Арслан бол мөн л одоо гараад яг барилдаанаа гаргасан ил үсийг аваад сэжиж халаад хавирсан. Алтан цай Арслангийн хувьд л одоо үсэрч гараад хавирсан үеийг нөхөлдсөн. За одоо энэ том мастай жинтэй хүнээс л одоо маш хурдтай хариулт махны хөлбөр бол ирсээ. За тэгээд дамжаад алтан цай Арслангийн хувьд бол зүүн талдаа хавирсан. Хавираад дутуудахт нь бол одоо дараагийн ээлжиндэл баруун талдаа талбчилж хавираад давааг авсаа. За өмнөх барилдаан дээр одоо яг Пүрүсийн цаанд бол одоо яг энэний хавирыг хийсэн. Зүүн хавираа дутуудахт нь яг залгуулаад баруун хавирсан. За энэ баруун хавирын дээр бол Батмагны Арслангийн хувьд бол тисчүүлдэж чадсангүй. За 6-гийн даваа бол ерөнхийдөө маш шуурхай болсон. Төвшин төгс начны хувьд бол за энийг бол одоо өрх тавьсан гэж би удаарсан. Зүүн хөлөө тавьж алхаад. За энэ дэр нь л одоо Бямбатхан Арслан одоо суугаад хонгодоход нь одоо өөдөөс нь тусгуулаад тавирсан. За ингээд тавираа мэхүүл одоо бутуудаад Бямбатхан Арслангийн хувьд бол байран дээр нь дараад суулгасан. За үзүүр дөрөвний барилдааны хувьд бас энэ үйлрлийн одоо энэ наадмаас хойш энэ жилийн одоо тренд болоод байгаа мэх гар ачих мэх алтан цайж Арслан бол одоо хийсэн. За энэ дээр одоо Магна Арслангийн гар ачнаас ялгаатай нэх юм бол хонхор сугнаас биш одоо сэнжигэн дээрээс ачсан. Ачхтаа бол одоо ямар нэгэн одоо босгох зайлах тийм оролдлого хийхгүйгээр шууд дайраад мөрөө оруулаад гар ачсан. За мөрөө л одоо их гоё лав орж өгсөн боловч за тэр сэнжигний барьцаа халтаад ингээд өөрөө унсан. За ингээд одоо энэ удаагийн барилдаанд бол Улсын Арслан Бямбатхан ингээд энэ үйлрлийн ээлж төрөв хүртлээ. За тун суурлаг мэдрэмжтэй хараатай ийм барилдаануудыг л үзүүллээ. За дараагийн барилдаан бол одоо 12 сарын 7-ны өдөр их хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрмжид хандвийн барилдаан гэж болсон. Улс аймгийн цолтой, за сумын цолтой 256 мөх оролцсон. За барилдааны хувьд хүчүүдийн оролцоо муу байсан. Улсын цолтой хүчүүд их бага оролцсон. За энд бол одоо эцэгчид нэлийн шүүмжлэлтэй ингэж хандсан. За бай багтаа ингээ хандвийн барилдаанд оролцохгүй байна. Улсын цолтой хүчүүд шүүмжлэлтэй хандж байлаа. За энэ барилдаанд бас нэг онцлогтой зүйл нь Өвөр Монголын урьд цэцэг хорноос цэцэн гэрэл гэж залуу
ирж барилдаж бүрдөө гарсан бол нэгийн даваанд өгдөг шороодсон. За 256 бүхэн барилдаа авчирсан. Улан барилдаан гарсан учраас ингээд 3-ын даваанаас ирээд явъя гэж бодож байна. За улсын арслан бүрдөөгийн хувьд дунд говийн лундааг авсан. Батмагны арслан чин зэрэгтэй Эрдэнэ сайхны Батүлзий цаа гүр цулын ганц хойж амнуудыг бол авлаа. За уран дооны төгсгөлд Аранга Нэм очир арслан Сэлэнгийн Сүхбаатарын Оргил Баатрыг амлаад Тоочингийн Батсурын Сүхбаатарын харцаг Бацангийн Сайн Баяр хоёр уран даанд тунлаа. За уран дооны сонирхолтой барилдаанууд гэх юм бол за өсгөдөр инх сарвал Хинтигийн харцаг цэцгийн өнөр утыг амлсан. За өнөр ут бол бас үндэсний хөхөөс гадна чөлөөт барилдаан, за масс wrestling буюу одоо модон барилдаан, за холимог тулаан гэдэг спортын бас их олон төрлөөр хичээлдэг ийм залуу. За үндэсний хөхөр барилдахаас 1-2 жил болсон. За бас энэ жилээс буцаад хөхөргөндөө гарч барилдаж байна. За энэ дээр инх сарвал начны хувьд бол өөрийнхөө дархан эхнүүдийн нэг болох Шүртарч татаа гараад авсан. Өлрүүн дохоод урагшин гудатчихсан. За улсын харцаг Бадархын хувьд чөлөөтийн бүрөөгийн Өсбаатар арслан амлсан. За энэ ингээд барилдааны явцд бол Бадар харцаг нэг голлох гэсэн үү эсвэл хүн харсан уу ингээд анхаарал сарнихт нь Өсбаатарын хувьд бол гар татаад за дамжаад ингээд давхар хамсан. За ингээд сунаад барилдаан бол дууссан. За өлийн цэцүүд бол удаашруулт хараад Бадар харцаг давааг өгсөн. Гэхдээ Бадар харцаг маань энэ дээр одоо унахтаа тэр зүүн хөлийн өвдөг одоо их хөшсөн үү их бэртэл аваа. Тэгээд эмчнэр ирээд эмчийн тусламж аваад цаашаа явсан. За энэ бөхөөргөндөө тогтмол гардаг. Бэлтгэл сайдаа харцсан маань одоо ингээд бэртэл авсан. Бэртэл гинтэл бас гайгүй байгаасай гэж байна. За 3-ын даваанд бас их гоё уран барилдаанууд болсон. Барьцгүй авирах эхнүүд бол ледэд хийгдсэн. За Жамбал дорж арслан гэхэд ховдын жавхлан гол энэ дээрээс яг халгадаж зөрүүлээд хавирцсан. За яг Сүхбаат аврах даваа харцах гэдэг хүчүүдийн одоо хийдэг хавираг санагдуулсан юм барьцгүй хавираа болсон. За аймгийн зан Нямжин Ширчингүүгийн хувьд бол одоо Төв аймгийн арслан Идрийн мантахыг бас барьцгүй хавирсан. За ялгаатай нь Синжиг рүү явж байгаад ерөнхийдөө хөөж байгаад хавирцсан. За яг энэ үхийг бол одоо Ширчингүү харцаг бол бас их хийдгээ. Байран дээр нь хавирчдаг. За араас нь хөөж байгаа гүйлгээд хамаад өшгөлчдөг. Энэ удаа одоо Синжиг рүү нь явж байгаад за зүүн хавираад давсан. Манд харслангийн хувьд л одоо ямар амархан унчваа гэсэн байртай л харагдаж байна лээ. За өмнөх барилдааны хот аймгийн зан Чадлуутын хувьд энэ удаад Төв аймгийн арслан даваа жимцд амлуулсан. За тэгээд баруун дан золгоон дээрээс шахаж татах орлогыг урагшаа алхахт нь бол мэдрээ даваа жимц арслангийн хувьд хашиж мортоогоо даалгасан. За бүрүүдөөг арслан бол дунд говийн лундааг амлаад тэр шуудган дээрээс илүүрхсэн. Мөргөөд за хагалж цохоод төрж хөөгөөд давааг авсан. За энэ дэр Төв аймгийн арслан Төв аймгийн 2024 оны наадмын төрөө бөх аймгийн арслан Баярбаатарын хувьд Ядам сүрэнгийн Бомбаяр арсланг сугадаад за хавираатай тонгороо мушгаа хийж давсан. Ер нь цагаан банд хийгээд байгаа мушгаатай их төстэй ийм барилдаан болсон. Их огцом тесрэлттэй ийм гоё барилдааныг харуулсан. За дараагийн сонирхолтой барилдаан гэх юм бол за энэ жилийн бас л сайн байгаа аймгийн султнуудын нэг болох Завхны Эренчин жүгдэр Баян онгорын шинэ арслан энэ жилийн Баян онгорын төрөө бөх Хүрлбаатарын Балжны морийн оронд боллоо. За энэ дээрээс Эренчин жүгдрийн хувьд бол толгойг нь уургалаад за тэгээд гидигт нь бол дагаж хутгаад гэдэг өөрөө сунаад улсаа Балжны марслангийн хувьд бол тараатай барилдааныг үзүүлсэн. За Сүхбаатарын буян дутх Завхны Батбаатрыг зүүн талдаа дархан зүүн талдаа наатсан. За Сэлэнгийн Оргил Баатрын хувьд Аранга Нэм очрыг бол сугцсан барьцсан дээрээс хөөгөөд өшгөлцсөн. За бас Сэлэнгийн мөхчүүдийн хийж харагддаг мэгтэй нэг бол одоо Оргил Баатар зан, за Батрын ам баяр, улсын чинь төр болд гэдэг. Бөхчүүд бол одоо яг л ингэж хавирдаг. За Тунсан хоёрын барилдаан дээр Сүхбаатарын Сайн Баяр, Тоочингийн Бацурангийн баруун хөлийг нь аваад за дээш нарийсгаж гаргаж ирээд төрч хөөгөөд гэдэг давааг авсан. За ер нь бас аймгийн арслан цолны хэмжээнд очиод бас 2-3 жил болчихж байгаа.
нөхөө өргөнд бас үзүүрлэж байсан ийм аймгийн харцаг байгаа. За бас өвдөгний хүнд бэртэл авсан. За энэ жил ихэд бас Сүхбаатарын наадамд бол дөрвийн даваанд саран гэрлийн буян сүрэмтэй барилдаж байгаад бас мөрөндөө бэртэл аваад ингээд харамсалтайгаар наадмыг өндөрлүүлж байсан. Одоо бол ингээд бэртэл гэмтэл сайхан илааршсан байдлаар гэж байна. За энэ барилдааны бас нэг онцлог мөх гэх юм бол энэ Баян хонгорын аймгийн нэгчин Бямбатөрж гэж залуу жинс сум яриа. За бүхэн жилүүд барилдааны суурьтай Батбагны Арслангийн багш болох мөнх дуулдах багшийн шав энэ залуу байлаа. Сэлэнгийн төр бат амлуулаад бас их тулсан сайн барилдааныг үзүүлсэн. За ингээд зам золгоон дээрээс л барилдааны төгсгөлд төр бат тонгорч хартан гараад давааг авсан. За 3-ын давааны ер нь энэ барилдааны бас хамгийн уран барилдаануудын нэг бол одоо 3-ын давааны хамгийн төгсгөлд болсон Булганы аймгийн Арслан Батсуурын Бат Эрдэнэ Харангай аймгийн зан Оргил сайхны дорцсон боёрын ор болсон. Хоёулаа одоо хөлийн мэдрэмж өндөртэй ийм барилдаантай бөхчүүд гэдгийг харуулсан. За тонгорсон, хавирсан. За нэг араар нь хашиж мордсон. Гон гоё уран сайхан ийм орооцолцсон барилдааныг үзүүлсэн. За тэгээд яг барилдааны төгсгөлт бол одоо зүүн золгоон дээрээс Бат Эрдэнэ Арслангийн хувьд бол сугдаж халаад за тэгээд яг одоо амар сайхан начны хийдэг наагаад нөгөө талд нь хавирдаг мөхийг хийсэн. За бас яг төгсгөлт бол аралж цэцний илүү бярны даваа байдлыг бол харуулсан. Нааж хураад тэгээд зүүн талд хавирчихсан. 4-ийн давааны оноолтны хувьд гэх юм бол Улсын Арслан Бүрүүдээ өгвөл нутгийн дүү ширвтэйгээ Батбагны Арслан гоголтой өгөөдтэй Батүлзий зан хинтийн нэмэх начин ган зэрэгтэй гэт оноолтууд бол таарсан. Батбагны Арслангийн хувьд бол гоголтой өгөөдөг ерөөсөө суган гурцгой аваад нэг дайрч дахимдаад дамжиж сугадаа тэгээд ерөнхийдөө байран дээр гарчихсан да. Бяраар тун илүү байна лээ. За ган зэргийн хувьд бол бас Батүлзий харцагтай их гоё барилдааныг үзүүлсэн. Энд дээрээс дайраад зүүн талдаа бол наасан. Нааганы хувьд бол их гоё. За одоо налдаа гэх юм бол одоо өөрийнх нь цээж их гэдгэр байсан учраас мехний төгсгөлөөлтийн гүйцэтгэл сайн болж өгөөгүй. Хэрвээ одоо хүзүүгээ сайн заан руу шигдүүлээд наагаад гсэн бол бас төгсгөл өөрөө байх байсан байж магадгүй юм аа. Батүлзий зам бол энэ дээрээс за наагааг нь гаргаад зөрүүлж суулж хавираад давааг авсан. За мөн Дарангай Арслан Майнбаярын хувьд бол Сэлэнгийн төр болд начныг бол зүүн золгоон дээрээс дахимдаад давааг авсан. За одоо бас Майнбаяр Арслангийн онцлог гэх юм л зүүн бөхчүүдтэй сайн барилддаг гэж хавдаг. Одоо аймгийн Арслан бололтооч тэр ерөнхийдөө зүүн хүмүүсийг голчилж хайсаар ба аймгийн наадам төрүүлж байсан. За хөлийн мэдрэмж өндөртэй гэдгээ 3-ын даваанд харуулсан. Батсуурын Бат Эрдэнэ хувьд бол дархны хорц Очир Батыг хавирдсан. За Очир Бат Арслан энэ дээрээс одоо барьц булаалдаж явахдаа бол хоёр хөлнийг солбиж гიშгсэн. За энэ дээр нь яг хараатай хавираад давааг авсан. За Сүхбаатарын Сайнбаяр бол лаа Очир начныг тасгуулаад тавирахт нь бол одоо гаргаад өхилтцсэн. Бас л мэдрэмж өндөртэй гэдгийг харуулсан та. За даваа Очир начны хувьд бол одоо энэ жил бас л бэлтгэл сайтай ер нь эртэг бэлтгэлтэй орсон уу, эсрэгэлт сайхан байна уу? Тун сайхан барилдааныг үзүүлж байгаа. За Дүү аймгийн Баярбаатарыг дайрч сугадаад араар нь мордох гэж хуураад урагш нь мушгаад давааг авсан да. Даваа Очир нач бол одоо яг энэ сугдсан барьцсан дээрээс л ирнэ. Дайраад мордох. За хутгах. Мушгих мехнүүдийг бол даацтай хийдгээ. Энэ дээр одоо бас л тэрийг харуулсан мордох гэж хуураад цагаад байран дээр их гоё босгосон. За мөн улсын харцаг Дамдын бүрмийн Бат Эрдэнэ энэ барилдаанд барилдсан. За 4-ийн даваанд ширчээ сааныг баруун давхар золгоон дээрээс тун даацтай шахаж татсан. Эхлээд татахт нь бол бие суллаад тогтсон. За тэнгууд нь бүр лав ороод татцсан. За хоёр гарын барьц сайн, гарны таталт их сайн байсан учраас ерөнхийдөө агаар дээр нисэлттэй хэлбэрээр л даваа авсан да. За 4-ийн давааны дараагийн оноолт гэх юм бол Булганы хорц Очирхөө Баян хонгорын Хүрлбаатарын Балжны моёр оноолт таарсан. Энэ дээрээс баруун дан золгоон дээрээс Балжин юм одоо яг нөгөө инх хамгаалсан начны бусгаа гэж яриад байдаг. Шахаж татах гэж ороод
Гэт нөгөө хүн одоо зөрүүлээд цээж өгөө жингээ хаяхт нь байран дээр нь тусгаад тавцгаа. Бруудог арслангийн хувьд ширвтэй бол одоо солгоон дээрээс илүүрхсэн. За мөргөө далсын шуудгийг аваад урдуур нь алхаж цацаад. За ингээд одоо тавихтаа бол бас их зөөлхөн тавьсан. Энэ дэр нь ширв дөрвөө өллөөд тогтоход нь одоо дамжиж зүүн хөлөөрөө жигтлаад сунгаж татаад давааг авсан. За 4-р оны төгсгөлд оноолт харсан 2 аймгийн арслан Төвөмгийн даваа жимс Сүхбаатарын Буяндагт 2 за 2 найз байх хэвээр нэр үндэсний биеийн тамирын дэд сургуулийн 1 анги оюутнууд. За энэ дээр одоо 2 найз үнэхээр үнэн хүчийг шавхаж барилдаан гаргасан. За солгоон дээрээс бол даваа жимсийн хувьд давуулаад хутгсан. Энэ дэр нь Буяндагт сайхан мэдрээд зүүн талдаа мушгаад ингээд давааг бол авсан. 5-ын даваанд бол бүгчүүд ам авсан. Бруудог арслан Хүрлбаатарын Балж нэмийг Батбагны арслан Майнбаярыг Батүлзийцаа Жавзан талмын хатан зэмхтийг гээд амнууд авсан. За төгсгөлд нь улсын начин даваа очир Бурган мөхөөс Будагийн Бат сайхныг аваад Булганы Батэрдэн арслан Сүхбаатарын Харцах Сайнбаяр хоёрыг тунааж үлдээсэн. Барилдааны хувьд бол Батбагны арслан нөөг сурсан зангаараа хамгийн түрүүнд дайраа сууган хурцгаа авсан. За энэ дээр нь одоо Майнбаяр арслангийн хувьд л зөрж бас хурцгийг аваад бас л гар ачих мэхний оролдлого хийсэн. Энэ дээр нь бол одоо Батбагны арслан бол төдийлөн хөдлөөгүй. Тэгээд буцаагаад одоо улсын наадмын 5-ын даваанд хийжсэн. Тойруулж авираага хийгээд давсан да. Одоо барьцны таталт цээжний эргэлт их гоё болж өгсөн. Тонсон хоёрын барилдааны хувьд Сайнбаяр харцгын дээрээс одоо хүмүүсийн игэм дахим гэж хэлж болох байц. Нүрлүүн түлхээд дамжид дахимдсан. За тэгээд тэнцвэр алдахтан дэрийг одоо хонгодоо болгоод Батэрдэн арслангийн хувьд бол зүүн талдаа нэг давхар ачих оролдлого хийгээд унсан байгаа. Тэнгис арвал начин бол Баяр Баасан арслангийн дүү Баяр Жаргалыг хамалж авсан. За ингээд тусгуулаа тавирахт нь Баяр Жаргал дамжиж дахимдсан. Энэ дэр нь бол толгойг нь уургалж аваад буцаагаад өндийгт нь бол наагаад авсан. Одоо толгой уургалсан хүнээс ирдэг хамгийн эхний мэх бол одоо өндийгт нь наадаг. За тэгэл яг наагаад даваагаа авсан да. За даваа очир начны хувьд Будагийн Бат сайхан дээр одоо дөрвөлжин золгоод одоо өөрөх үндсэн баруун мордоогоо хийгээд давсан. Энэ мордоо бол одоо даваа очир начны мордоо бол эхний ээлжинд хаш мордох гэж очиод за тэгээд зөөлхөө очино. Тэгээ нөгөө нь одоо аргашаа гიშгт нь л одоо хахаад ингээ хашаа маягтай болгоод давааг авдаг. Их өрмөц юм мордоо байгаа. Одоо их мөчтгөө орж байгаа юм шиг хэрнээсээ тун даацтай болдог. За Батүлзий зам бол хатан зэрэгт шуудагны барьсан дээрээс урагшаа түрээ талахт нь яг байран дээрээ 180 градус эргэцсэн. За тэгээ мөшигдсэн. Одоо ингээд яг ингээд тогтсон мэрэгдэж явахт бол ийм бяртаа хүний өдөөс бол тогтох юм уурч боломжгүй. За Дамдан бүрмийн Батэрдэн арцгын хувьд бол Эрдэнэгийн буян тогтохыг 4-р даваанд Ширчинхүү заанд хийсэн. Шахаж татаага хийсэн. За мөргөж халаад энэ дэр нь бол одоо буян тогтох бол одоо зүүн ташаага тавьж амжаагүй. Яагаад бол харцгийн 2 гарын барьцсны таталт одоо үнэхээр сайн байсан. За тэгээ шахаж татаад давааг авсан да. За 5-ын давааны төгсгөлд бол улсын арслан Бүрүүдэв Хүрлбаатарын Балжны хоёрын барилдаанд дунж үлдсэн. За ингээд золгоон дээрээс бол Балжны чавчиж мордох оролдлого хийсэн. Энэ дэр нь бол Бүрүүдэв арслангийн хувьд зүгээр хутгаад барьцсан. За ингээд яг Бүрүүдэв арслан шиг юм дархан хутгаатай хүн дэр бол одоо Балжны мийн чавчиж мордоо бол одоо бас үр дүнгүй ерөөхдөө өөрийгөө хорлсон үйлдэл болсон. Арслан маань бол одоо ингээд залууч хотод ихээр одоо хичээлийг зааж байна. За 1985 онд төрсэн. Энэ жил одоо ингээд 40 нас хүрч байгаа ийм арслан. Харин одоо спортод бас 40 нас бол одоо бас нас хэвээс нас гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ одоо үндэсний бүхэд одоо үнэхээр бэлтгэлээ сайн хийгээд формо хадгалаад ингээд өөртөө биендээ арчаад байгаа юм л одоо өндөр түвшинд барилдаж болдгиймаа гэдгийг бол харуулж байгаа. Арслан да. За мөн одоо энэ үедээ бэлтгэлээ сайн хийхээс гадна мэдээж бага залуудаа хийж исэн сайн бэлтгэлийн үр дүн бол байгаа гэж бодож байна. За бүхэн барилдааны 6-гийн даваанд бол улсын арслан Бүрүүдэвгийн хувьд Харцаг Батэрднийг, за Батбагны арслангийн хувьд Сайнбаярыг авсан. За Батүлзий зам даваа очир начинг аваад,
За улсын харцаг Цэдэн содно улсын үсэг дээр Инх сурвал 2 тунсан энэ жилийн 5-ны оны тунаа энэ барилдааны 6-гийн даваанд тунлаа. За барилдааны хувьд Батбагны Арслан мөн л одоо хамгийн түрүүнд шийдсэн. За сайн баяр бол уг нь төрүүлж хонхорсгүй дараад Батбагны Арслангийн зүүн гарыг бол их сайн хорьсон. За гэвч Батбагны Арслан бол гараа сугалж гарахаас синжгийг аваад тойруулаад хавирцсан. За тэр синжигтэй гараа сүүлд нь бол сугтаа болгоод ингээд эхний гүйцэтгэл их даацтай болсон. Тунсан хоёрын барилдааны хувьд бол Инх сурвал начин гараад барилдааны санаачлагыг бол авсан. За дайр дахимдаад тарин дээр нь одоо буцааж мушгаад за тэгээд ухарчгаад одоо дахимдах орлого хийх гэсэн ч одоо Цэдэн содно марцгийн хувьд бол хоёр синжгийн дарж бариад за тэгээд нэг зочоогоод байран дээр тойруулж хавираа тэгээд ширвэж татаад тавсан нэлийн жинтэй газар дуулсан. За авирхан өмнө бол эхлээд нэг зог тусаад зочоож гоё. Тэгээд энэ дэр нь бол одоо Инх сурвал начны хувьд бол нэлийн чангарсан. За тэрэн дээр нь хавираагаа их гоё даацтай хийгээд үргэлжлүүлж татаад даваа авсан. За Батүлзийн зан даваач начын хоёрын хувьд бол баруун давхар цолгосон. За энэ дээрээс даваач начны хувьд бол бүр гараа гаргаад элэг үсийг уургалаад ингэж цавчаад авчихсан. За энэ дээрээс ерөнхийдөө гараа гаргасан барилдаан дээр өрсөлдөгч нь гараа гаргах юм бол ихэнх богчид бол шууд дайраа дахимддаг. За жаргал баяр зан, Ногнон сүр Арслан, за Өсхүүр, Нямдарч Өсхүүр гард хүртэл яг тэгж дахимдааг бол хийдэг. За энэ удаад бол даваач начийн эсрэгээрээ Батүлзийн зааныг яг гараа суглах агшинд нь одоо гарыг уургалаад мушигчсан. Одоо гар уургалсан барьц их гоё Батүлзийн зааны гарыг хөшиж өгөөд ингээд давааг бол авсан. За Пүрэв давг Арслан Батэрдэн Арцаг хоёрын хувьд бол золгоон дээрээс яг толгой зурвалаа хаалгахад нь Пүрэв давг Арслан бол хутгсан. За энэ дэр нь бол Батэрдэн Арцаг давуулаад авсан. Тэгээ ерөнхийдөө гуйдах гэж яараагүй. Давуулж аваад Пүрэв давг Арслан хэрвээ сэжээд урагшаа алхах юм бол одоо хутгах гэж хүлээгээд байсан. Энэ дэр нь л одоо Пүрэв давг Арслан бол мэдрээд урагшаа алхалгүйгээр байран дээр нь зүгээр сэжээд хөнтрөөд алсын сүгийг нь авахт нь гарыг ургалж хөмрөөд ингээд давааг авсан. За хоёр хүн бас барилдааны дараа инээгээд их гоё зураглал харагдж байсан. За тэгээд 7-гийн даваанд Магна Арслан Батэрдэн Арцгийг аваад Цэдэн содно марцаг даваач начын хоёрыг бол тунааж үлдээсэн. За ерөөдөө өмнөх даваанд нь Батэрдэн Арцгийн хувьд нэлийн хүнд барилдаа хийчихсэн байсан учраас гарч ирээд үл яг хөө синжин дээрээс ажилласан. Синжиг бол азалтаад ингээд Магна Арслангийн дахимдаа, суулаа, хавираан дээр тэсэж үлдээд гарын таллах гэж хүртэл оролдлого хийсэн. За тэгээд барьц садл Магна Арслангийн хувьд барьцаа садлаад буцаад шилдээд сууган гурцаг авсан. Энэ дэр нь ерөнхийдөө шилдээ их хүчтэй очсон байх. Тэгээд Батэрдэн Арцгийн хувьд бол одоо байран дээр суугдахт нь ерөөсөө суугаад өгсөндөө энэ их шилдээ их хүчтэй очсон бахаа манартал авсан шиг харагдсан шүү. За Тунсан хоёрын хувьд бол даваач начин одоо өөрийнхөө үндсэн баруун зүрсэн цолгоогоо аваад одоо өөдөөс нь мордох гээд алхахт нь бол Цэдэн содно марцаг нэг шуудаг авах гээд барьж авч чадахгүй. Тэмтрээд алдсан. За тэгээд даваач начин бол өөдөөс нь алхаж бат хавирцсан. За энэ хавираа бол одоо салаагүй. За бас өөрөө их гоё арагшаа номорч өгсөн учраас их даацтай болсон доо. За яг улсын наадмаар нэг Содном Арслан жаргал хоёрын зааныг яг ингэж толгоон дээрээс нэг иймэрхүү хавираа идэг. Тэр л ерөнхийдөө санаанд орсон юм барилдаан болсон. За ингээ үзүр төрөнд бол одоо даваа очир начин улсын Арслан Батбагны 2 үлдсэн. Даваач начин бол одоо өмнө бас улсын аймагт төрүүлж хүртэл үзэж байсан ийм начин. За гарч ирээд Магна Арслангийн хувьд бол дайр цугдаад дахимдаад тэгээ нөгөө сууган гурцаг зөрсөн барьцаа авсан. Даваач начин энэ дээрээс өөрөө хийдэг юм учраас одоо барьцыг задлыг салъя гэсэн оролдлого бол хийгээгүй дээ. Бас өөрийг нь гар ачиж хүртэл үтсэн. За тэгээ энэ дээрээс яг тайлбарлагч Өсгөрөөдөө Арцаг бол яг л манга шиг л хэлсэн. За ингээд даваач одоо энэ тал баруун талтаа хавирах гэж бод дахимдуулаад унах үедээ гэд хэлэхэд яг тэрүүгээр болсон доо. Тэгэхэд ингээд Магна Арслан бол үнэхээр энэ барилдаан дээр түргэн шуурхай хурдан шаламгай барилдааныг үзүүлж төрөө хүртлээ. За ингээд өнөөдөр даас бүтэн сайн өдрүүд болсон хоёр барилдааны талаар ингээд бичлэгийг хийлээ. Сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд бичлэгийн маань дуустал утсан бол маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтал баяртай болоосаа.